Ялангуяа бичиг баримтын эм зөрчилтэй энэ бараануудыг зэгцлэх ажил бол хийгдэж эхэлсэн байна. Тий. Одоо гол анхаарах юм нь тэр. Бид нар бол одоо хэдий тухайн аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй тулд тухайн оруулж ирж байгаа барааны сертификатыг нэхэж авах. Байхгүй тохиолдолд оруулж ирж байгаа барааных нь гадна хашиг шошхыг харж иж тэгээ үндсэн химийн шинжилгээнийхээ дүнг үндэслэж иж бид барааны ангиллын код тодорхойлж байгаа. Одоо манай лаборатори нь бол гайлын зорилгоор магадлалын шинжилгээ хийгээд тэр магадлалын шинжилгээний үндсэн дээрээс барааны ангиллын код тодорхойлдог ийм байгууллага. Тийм. Тэгэхээр бол үндсэн зөрчил нь бол бичиг баримтын зөрчил байна. Тухайн тээвэрлэж байгаа тээврийн үндсэн аж ахуйн нэгжийн хүн байхгүй тээвэрлэгч хүний тухайн барааг аваа яваад байдаг. Өөрөөр хэлбэл химийн талын мэдлэггүй хүн тухайн барааг тээвэрлж яадаг. Энэ бол одоо улсын хилээр нэвтэрж байгаа барааны хувьд маш том зөрчил цуцагдал гэж ойлгож байгаа юм. Тийм. Тэгээд одоо бид нар тодорхой хэмжээний хугацаа заагаад одоо жишээлбэл хуучин төв лаборатори руу шинжилгээнүүд хийгддэг байсан. Одоо тэгэхэд энд хийгдээд 1 хоногт гарахад л одоо баг бодисоо барьж гадаа ирээ зогсчихж байгаа. Одоо шинжилгээний хариу ба. Тэгэхдээ нөгөө үндсэн бараа маань ямар ч бичиг баримт байдгүй. Зүгээр л нэг уутан цагаан ногоо юм шингийн юм савлаад аваад ирсэн байдаг. Манай тэнд тээвэрлүүлж байгаа хүн нь ийм бодисоо гэдэг нөгөөдгийг зүгээр амаараа ингээд хэлээд байдаг. Чи ингээд тэр нь химийн хүн юм уу? Ярьж байгаа юм нь химийнх байна уу? Өөрөө тэрийгээс бараагаасаа мэдж гэнэ үү гэхээр мэддэггүй. Тэгэхээр бидэнд одоо цаг хугацаа алга. Айл болохоор л хөлийн үйл ажиллагааг хүндрэлж хэрэгдэл учруулахгүй тулд энэ өндөр бүтээмжт багж чадaltaй шинжээч нарын үндсэн дээрээс бол шинжилгээний төвлөлтүүд гаргаж байгаа. Ард иргэд бод тээвэрлэж байгаа бараан дээр бас өөрсдөө цаанаас одоо ямар нэгэн бичиг баримтаа бүрдүүлсэн юу авч явж байгаа тодорхой болгосон баг шаардлага. Тийм, энэ бол ердөөсөө маш тодорхой ойлгомжтой асуудал хэдий ч одоо нөгөө бүх хууль зүйн эрх зүйн акт нь бүгд бүрэлдэжээд байдаг. Биднээс өгж байгаа сануулга анхааруулга маань бүгд хийгдчихэд байдаг. Тэгсэн мөртлөөсөө энийг өөрсдөө хэрэгжүүлдэггүй. Ердөөсөө өөрөөр хэлбэл энэ байгаль орчны яамнаас ч холбогдох хууль дүрм журмуудыг бүгднгийн тээвэрлэлтийн журам хүртэл байгаа. Тэгэл одоо юугаач мэдэхгүй үнээр л тээвэр хийлгүүлээ тэндээс. Одоо энэ тээвэрлэлтийн асуудал байна. Одоо химийн бодис тээвэрлж байгаа компани бол химийн бодисын мэдлэг мэдээлэлтэй үнээр ядаж бараагаа тээвэрлүүлэх шаардлагатай байдаг юм. Тухайн тээврийн хэрэгслийн онцлог химийн бодисын аюултай ашиг тээвэрлж байгаа гэдэг утсаас тэмдэглэгээтэй байдаг юм. Өөрөөр хэлбэл хилээр орж ирж байгаа машинууд болохоор зэрэг химийнхэн бодисын одоо бүх одоо номер дугаар бүх савлгаа бүх зүйл нь тодорхой байх хэрэгтэй бай. Тэгжиж одоо энэ бүгд одоо хэвийн голдролд орох юм аа л гэж бодож байгаа. Тэгээ иргэд маань өөрсдөө бас хариуцлагатай, иргэд маань өөрсдөө ухамсартай байх юм бол аль талтай хүндрэлд очихгүй тийм. Тийм, одоо энэ батлагдсан одоо энэ хэрэгжиж байгаа хууль дүрм журмаал сахиад хин сахиад ажиллах юм бол энэ өрдөөсөө хөндрөлж хэрэгдлэгүй асуудал ингээ явах юм байна. Түүнээс одоо юу ч үйдэхгүй нэг галгарууттай барьж ирчээд одоо энийг шийдэх. Гэхдээ одоо энэ уучлаараа ингэж ийм барьж орж ирчээ байцааг зөвчнөлсөн наад чи юу юм гэхэлэр тим тэргэлдэг болц гэдэггүй. Наад чи сертификат байна гэхэлэр би сайн мэдэхгүй маа нэг. За би тээврийн жолооч байгаа юм гэж. Тэгэхээр эн чинь огт олон одоо туршлагатай хиймж битгий хэл ер нь бол нэлээд чадвартай хүнд хүртэл одоо үйл мэдгэдэгт ээж бол ерөнхийдөө маш их хугацаа зарцуулсан, маш их төвөгтэй ажил байдаг л та. Яагаад гэвэл энэ дээр чинь эхлээд анхан шатны одоо орчин тодорхойлоос болоод хувийн жингийн тодорхойлоос болоод бүх төрлийн наацхийн шинжилгээнээс асуулаад тэгээд уламжлалт тимийн шинжилгээ цаашлаад багш анализын шинжилгээ баталгаажуулах шинжилгээнүүд гэдэг учраас нарийн судалгаанууд хийгдэж нөгөөдгөө чинь тодорхойлох. Бидний яаснаас бидний бүх бичиг баримтууд тодорхойлогдсноос бол тухайн үйлдвэрлэгчийн сертификат байгаад одоо барааны хаяг байгаад чин тоон нь байгаад бүх бичиг баримтууд бүрдэл байвал бид нар химийн сертификатыг харж агаад за энэ нь ийм төрлийн бодис агуулсан учраас бид шинжилгээгээ ийм төрлийн ийм бодис байна уугүй юу гэдгийг бид нар шууд одоо оноолтоор шууд шалгачих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл энэ нь бол хугацаа хэмжиж байгаа. Тэгэхгүй одоо үйл мэдгэдэх талын дээжэд ороод ирэхээр бид нар энэ хугацаа маш их зарцуулагдах болж байгаа. Тэгээд тодорхой. Тийм. Тэгээд нөгөөдөл чинь шинжилгээний үр дүн гаргахад бид нар өглөө оройгүй сууж шинжилгээний дүн гаргаж байгаа ш. Тэгэхэд бараг л удаан байна гэж. Гэтэл хуучин бол төв лаборатори руу шинжилгээнд явуулахад тээврийн хоорондын хугацаанаас хамаарат энэ чинь маш олон хоног байсан шүү дээ. Одоо 3-5 хоног. Тэрийг бол тисээ даадаг л байсан баг. Тэгэхэд юмыг ингээд төрийн байгууллага шатны байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд хэдий ойртуулах тусмаа иргэд бас өөрөөсөө тэр хууль дүрм эрх зүйн актаа өөрөөсөө мөрдөж ажиллахгүй байгаа.
энэ хүндрэл очруулж. Энд дээр бас ухамсартай байна. Энэ дээр эрдээсээ үйлчлүүлэгчийн төрийн албаар үйлчлүүлэгчтэй ухамсар маш их чухал. За баярлалаа. Манай нөгөө одоо хяналтын талбай Air Trans гэдэг нэг бүс. Сая нөгөө бигэлсэн шүү дээ нөгөө улаан юун дээр хил дээр одоо ачаалыг сааргуулжуулах гэж одоо ингэдээр 2 терминал руу хувааж явуулж байгаа. Тэгээд энд одоо дандаа шинэ техникүүд энэ одоо шинэ автомашинууд одоо ингээд тоног төхөөрөмж экскаваторууд гэж. Тэгээд барилгын одоо нэг төрлийн бэлдэж төмрүүд арматурын төмөр кабдаг мат гэдэг. Тийм араагаа бол тоног төхөөрөмжийг шууд энэ Air Trans-ын хяналтын талбаар явуулж байгаа. Энэ бол хамгийн сүүлд байгуулагдсан. Одоо нэлээд хяналтын талбай байх хамгийн бүрэн боломжтой аштайхан таатан нөхцөл бүрдсэн юм талбай байна. Тэгэхээр эднийхээ шүү дээ одоо энэ шууд одоо манай энэ хяналтын талбайд орцсон. Манай хяналтаар ороод алтуруу төлсөн энэ ачаан шууд энэ цааталд эднийх төмөр зам ороод ирсэн зам. Шууд эндээ бол шууд ажилттай хий. Орон нутгийн ажилттай. Тэгээ жишээ нь одоо энэ өндөр ачаатай машин байлиг чинь тэгэхээр хайрцагтай машинаас энэ машины доотхоо үзэж чадахгүй шүү дээ. Тэгэхэд манайх энийг орон нутгийн богонд нь ажилт хийж яхад нь хэн шалгалтаа бас тавьж байна. Хяналтаа тавьж хамгийн бол. Тэгээ эднийх болохоор одоо ингээд 6 том камертай. Одоо энэний өөрөө тэр нэг камер байна. Тийм байна. Тэр нэг камертай. Тэр байна тийм. Тэр одоо энэ 2 боломжтой камертай. Тэгэхээр энэ ашаан бүх одоо юмнууд хяналтаа тавьчих камер, тел камераараа ингээд хяналтаа тавиад энэнийхээ энэ замын одоо бид нэг цаашаа явна. Энэ нэг цэгийн хөвжил бот. Энэ цааталт гэхээр манайх экспортын ажилтнууд нүүрсний ажилт гэж байгаа. Нүүрсний ажилтны гэдэг нь шууд конвейерээр вагоноо ажиглал конвейерээр ачаад гараа. Тэгээд тэр хяналтын талбар 100 тонны 150 тонны пүүтэй. Шууд пүүлэл гарна. Амар ус одоо нөгөө хил дээр очиод нөгөө ганц пүүдэд энэ дээр нөгөө нүүрсөө өгүүлэх гэдэг ингээд нөгөө том нүүрс эцэн том шиг очиж нөгөө дунд ихвэлж ягаад ингээд тэр хөдөлгөөн саат хийгээд юм асууж болсон. Тэгэхээр эдний одоо одоо салбаргаажуулаад шууд пүүлэл нүүрсөө шууд пүүлэл эрентгэнээр ороод тэгээ шууд хил гараа авчиж байгаа. Тэгээд энэ бол ингээд энэ том одоо 60-70 тонн ачдаг энэ 120 тонн ачдаг. Эдгээр чинь ингээд сая хяналтын талбайд хил дээрээс талбайд очиж зогсчих юм бол тэгээд ямар ч төгсөж болчихдог. Тэгээд эдний энэ том талбайг бид нар ингээд ашиглаа хяналтын нэг цэгийн үйлчлэгээ хяналтын бүсээр зарлуулаад ингээд авсан одоо хамгийн одоо бас аймаг талбай. Тийм. Одоо энэ бид нар нэг цэгийнхээ үйлчлэгээнүүдээ нийгээд энэ дотор банк нь байгаа мэргэжлийн хяналт одоо тэгээд эндээ бол бүх нэг цэгийн үйлчлэгээ хийж байгаа хамгийн амар. Одоо тэр нарийн зэрэг дээр солонгосоос ирсэн ачааны автомашинууд бүрдүүлэлт хийдэг байсан мөн. Тэгэхээр заавал эрентгэ юм уу хил рүү явдаг гэсэн. Яа тэр дөхөр ингээ нөгөө зорчигч нар чинь хилээр орохгүй тэгэхээр хилийн хил хамгаалт юм чинь ямар зорилгоор яаж байгаа яаж байгаа яаж байгаа ингээ. Тэгээд тэр орон чинь энэ хүмүүст аягүй хөндрөлөвчлүүлээд идэх гэсэн. Одоо тэр бол байлхаа болсон. Заавал хил одоо бизнес сая явуулдаг хилээс гарч ирээд энэ. Тэгэхээр нарийн дээр жигоос энд ингээ яаж шалтгаалтай бүрдүүлэлт хийж байгаа нарийн зэрэг рүү яваад машин авчдаг. Энэ бол одоо бас үйлчлүүлэгч нарт одоо аягүй шуурхаа хурдан болсон. Үйлчлүүлэгч нарт одоо нэлээд боломжийн сэтгэл санаа хөндөр байгаа. Энэ дээр одоо бүрдүүлэлт хийгээд гиснээс юм шиг. Тэгэхээр ачаал хардсангүй багсаад одоо дайгуу болж байгаа. Тэгэхгүй бол өдөрт 180 өчигдөр 183 машин орж ирээд 183 машины одоо 50 нийшээ явсан 43 сая төгрөг 80 машин үлдэж байгаа. Тэгэхээр бол арай саарамжуулаад арай гайгүй болж байгаа. Үйлчлэгээд үлдээ. Одоо ингээд нэг цэгийн үйлчлэгээр нөө. Тий одоо ингээд капитал банк гэхэл тийм банктай ингээд нэг цэгийн үйлчлэгээд ийм үйлчлэг хийж байгаа. Харьцангуй хөнгөлчлээд өгсөн тий. Тий одоо энэ чинь ачаал нараа багасаад ингээд орой үйлчлэг нэг цэгийн үйлчлэгээ байгуулагдаад ингээд эхэлсэн. Юмнууд нэг
Ураатай бас 2011 он гайдын үйлчлэг олон улсын жишг жил. Одоо энэ бол манай 2010 онд манай гайлын байгууллагаас одоо энэ 11 онд төвшүүлж байгаа энэ зорилт үйлчлэг олон улсын жишгт хүргэе гэдгээр энэ утгаараа манайх энэ трансын одоо нэг зэрэг үйлчлэгээр сая 4 сарын дэс нээж эхлээд одоо үйл ажиллагаа чиглэлээр ерөнхийдөө явж байгаа. Тэгэхээр гадаад уралдаанд оролцох аж ахуйн нэгж бүх юмаа одоо олон улсын стандартад нийцэл юм болохгүй бол аль талд бид нар ч хүндрэл учирж байна, бид нар ч хүндрэл учирж байна. Одоо эндээсээ тэгэл богоонд очдөг тий. Тэгээ эндээсээ богоонд очиж болно. Муу энэчээсээ гараад тэр хойшоо төмөр зав энэ бол хувийн эзэмшлийн галын эдийн бүс. Тийм. Тэгээ энэ богоо эднэр төмөр замтай одоо гэрээгээр түрээсээр одоо ашигладаг юм байгууллага л да. Яг төмөр замын өөрийнх нь одоо ачаачдаг хэсэг бол тустай байж. Тэгээд улсууд маань өөрөө энэ одоо асфальтны үйлдвэр гэж байна тий. Энэ одоо гайлын бүрдүүлэлт ямар нэгэн бичиг баримтаа буруу бүрдүүлсээс болоод асуудал үүсэж байгаа тий. Биш ээ энэ болохоор бичиг баримтууд нь бол ингээ бүрдүүлэлт нь хийгдээд дууссан. Яг бит байдлаар шалгахад өөрөөр тухайн баргааны марк хүчин чадал эднэрээ илтгэсэн юмнууд нь ерөөсө бит байдал дээр хийгдэх хүндрэлтэй. Тэр нь харагдаж өгөхгүй нягтлан шалгах шаардлагатай. Олон 10 машин байгаа учраас ингээ хүндрэл уучраад байна л да. Тэрийг нягтлан шалгах гэхэлэр нөгөө стандарт байхгүй болчихж байгаа. Тухайн баргаан дээр одоо юу гэдэг хүчин чадал сериал номер гэдэг файз байдаг шүү дээ. Техникийн бас юу автомашин дээр байдаг. Тэр юмнууд нь хүртэл байхгүй болчихно. Яг одоо жишээлбэл LB 1500 гэж юм. Тэгтэл яг энэ мөн юм шүү гэдэг энэ одоо нягтлан шалгах хүндрэлтэй болчихлоо. Шүүж чадал сайтай байх. Энд одоо бүрдүүлэлт нь бол нэг 20-30 бүрдүүлэлт хийгдэж байгаа. Гэтэл чинь нэг одоо жишээлбэл бүрдүүлэлтийн цаана янз янзэл машинууд байна л да. Зарим нь 10 хэдэн нөө багцаж мэдүүлэхээр нэг болчдөг 10 хэдэн машин ч байж байна. Гэтэл нэг машиныг бүрдүүлэлтш байж бол. Энд бодлоор камерын хяналтын систем нэр бүгд одоо байж байгаа. Тэгэл одоо энэ талбай дээр болж байгаа бүх хурцоос гарч байгаа орж байгаа бүх хурцоосыг камерын хяналтаар тавьчихна болно гэсэн. Мөн яг өөрөөр нь энэчнээс богоо авж байгаа аж ахуйн нэгж иргэд энэчээ бас бүрдүүлэлтээ хийж болно гэсэн. Яг ачлалтын явцад нь бүх процессыг нэлээдийн бусад тавьчих боломж бол бүрэн нэгдэж байгаа. Ер нь бол талтай камертай юм биш. Тий, камер байж байгаа. Гэрэлтүүлэг байж байгаа. Энэ бол их л том одоо манад л одоо ерөөсөө маш том хамгийн том одоо талбайтай хэсэг болж байгаа. Хяналт авах бүрэн боломж бол байгаа гэсэн. Тэр цаатаад экспортын ачлалыг хийгдэж байгаа. Тэр яг тэн дээр ч одоо нүүрс ачигтаад нүүрсээ шууд канераар чичдэг. Одоо канерны даалгын тийм бүрээд гаргацсан юм шиг. Дугуйтай канер. Тэгээд одоо энэ 150 тоног пүүч цааттай пүүнтэй. Энээрөө пүүлэгдээ тэгээд гараад авчих. Экспортын чиглэл. Энэ нэдэд том талбай. Бас л ялбарчлцсан тийм. Ялбарчлаа. Одоо ингээд эндээ пүүлээд тэгээд эндээс гараад шууд хэд руугаа гараад гэлээсээ шууд нэг цэгийн үйлчлэг бүгд. За одоо энэ өөр юм баг. Тэгээд энд одоо бүх тоног төхөөрөмжүүд энэ бүх юмуд. Тэгээд одоо бид энэ тэр том талбайгаас ингээд машинуудыг ингээд хоёр хяналтын талбай руу ингээд зөөгөл өгтөлт ингээд машин ачаад ийм хөө. Тэр бол бараа эргэлт гадаад тодортой бол хөгжиж байгаа өргөн байна. Бид нар ачаалаа бас дийлэхгүй тэгээд энэ бас байна л да. Гэтэ яг бид нар болцооны хэрэгэл аль болохоор ашиглаад ажилдаа зохицуулаад одоо заримдаа бол уртсан цагаар ажиллаж штэ бид нар. Ийм хөө байдлаар одоо ажиллаж явагдаж байгаа. Ийм хэрэгтэй. Одоо солонгосоос ирж байгаа машин чинь нөхгүй. Одоо ингээл ачигдаал энд буугаал. Тэгээд эндээс хөлөөрөө Улаанбаатар. Эндээс энд буудгаад эндээс хөлөөрөө Улаанбаатар. Яг энэ дотоодын тээврийн зардал нэмэгдээд эндээс буугаад ингээд авч байгаа. Одоо энэ өнөөдөр хэдий 4 5 нэг юм дотор нэг 4 машин байж.
Жижиг бол 6 гаруй. Нэг контейнер рүү. Тий, одоо ингээл энэ машин шаа одоо